That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Венесуэлд явуулсан ажиллагаагаа бол зөвтгөхдөө сэтгүүлчдэд бол одоо үүнийг Монро номлолыг бол хэрэгжүүлж байгаа одоо ийм учир шалтгаантай гэж бол тэрээр тайлбарласан. За та бүхэн бүгдээрээ санаж байгаа байх. За мөн одоо сүүлийн үед Дональд Трампын зүгээс Гренландыг худалдаж авах за болохгүй бол өөр аргаарч одоо хамаагүй авах ялшгүй шалтгаантай гэж ярьж байгаа нь бол за мөн л одоо Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын суурь зарчим болох Монро номлолтой бол холбоотой асуудал гэж бол ерөнхийдөө харагдаж байгаа. Тэгэхээр ер нь яг энэ Монро номлол гэж яг юу юм бэ? За үүний одоо суурь үзэл санаа нь яг ямар утгатай юм? За энэ номлол одоо хизээ хаанаас гарч ирсэн бэ гэх мэтээр бол маш олон асуултууд бол байгаа байх гэж бол бодож байна. Тэгэхээр Монро номлол гэдэг нь бол 1823 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан за Джеймс Монрогийн бол анх гаргаж дэвшүүлсэн Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын суурь зарчим гэж ойлгож болно. За энэ нь ямар нэгэн хууль эсвэл одоо дүрм биш. За харин Америкийн нэгдсэн улсын геополитикийн тунхаглал байсан бөгөөд за хожим энэхүү тунхаглал нь бол одоо маш олон удаа боддоор хэрэгжсэн юм олон улсын стратеги болж хувирсан байдаг. За иймээс Трамп анх удаага Монро номлолын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж хэлэх нь бол ерөөсөө өрөөсгөл ойлголт юм. За энэ нь бол аль хэдийн Америкийн нэгдсэн улсын түүхэнд бол маш олон удаа гадаад бодлогын түвшинд хэрэгжсэн ийм стратеги гэж ойлгох нь бол зөвөө. За энэ номлолын хамгийн гол санаа бол нөлөөнийхэн бүсэд одоо атман байцгаая гэдэг санаа гэж хэлэхэд бол нэх буруудахгүй. За яг эртний түүхийг нь бол харах юм бол өнөөгийн хойд ба өмнөд Америк тэвүүдийг за Европын колончлогчид ирж одоо суурин байгуулснаар анх бол колончлж байсан түүхтэй. За хожим Америкийн нэгдсэн улсын одоо зүүн эргийн 13 муж одоо нийлж за Америкийн нэгдсэн улсыг бол тунхаглан байгуулж тусгаар тогтнолоо зарлаж Их Британий колониос бол одоо туураг тусгаарлаж байсан. За иймээс Монро номлолын анхны суурь зарчим нь за Европын колончлол Америк төвд дахин сэргэхгүй хэмээх энэхүү айдсын үндсэн дээр бол бий болсон ийм учиртай номлол юм а. За нэг ёсондоо бол Америк төв бол Европын их гүрнүүдийн колончлын талбар биш гэх өнцгөөр гаргаж ирсэн ийм номлол гэж хэлж болно. За тэгэхээр одоо илүү дэлгэрэнгүй хамгийн сонирхолтой хэсгүүдийг нь үргэлжлүүлэн ярья. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Европын колончлогчид Америк төвд анх ирээд хойд Америкийг Британи болон Франц улсууд колончилж за өмнөд Америкийг харин Испани, Португал, за мөн Франц зэрэг гүрнүүд бол бүхэлд нь Хуваан захирч байсан. За гэтэл 1808-аас 1825 оны хооронд Латин Америкийн колониуд бүгд шахуу Испани, Португал улсуудаас маш богино хугацаанд савцгааж за өөрсдийн тусгаар тогтнолыг бол зарлаж эхэлсгээсэн. За тухайлбал Европын их газарт өрнөж байсан Наполеоны аян дайны улмаас Испани болон Португал зэрэг улсуудын ноёрхогч байр суурь бол суларч за үүний үр дүнд Мексик, Венесуэл, Колумб, Аргентин, Чили зэрэг улсууд бол бүгд тусгаар тогтнолоо зарласан. За энэ мэтээр Америкийн нэгдсэн улсын хажууханд шинээр асар олон улсууд бол тусгаар тогтнолоо зарласан явдал нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол цоо шин зах зээлийн боломжууд за мөн цаашдын ирээдүйн холбоотнуудыг ч тэндээс бас олж авч болохоор асар том боломжийг бол бий болгосон ийм үйл явдал болсон. Гэхдээ Европын улсууд Латин Америк дахь колониудад дахин өөрийн эзэмшилд оруулахаар Латин Америкт бол эргэж ирвэл за Америкийн нэгдсэн улс бол маш хүнд байдалд орох нь тодорхой байсан. За тэр үеийн Америкийн нэгдсэн улс бол одоогийн Америкийн нэгдсэн улс биш гэдгийг бол санах хэрэгтэй. За харин Европ төвд Франц, Британи, Испани зэрэг их гүрнүүд за дэлхийн ертөнцид бол одоо жанжлах бодлогоо хэрэгжүүлж байсан ийм цаг үе. За дэлхийд дахинаа бол колончлын 90 үед оршиж байсан гэдгийг бол санаарай. За тэгвэл яагаад Америкийн нэгдсэн улс ингэж ихээр болгоомжилсан гэдгийг одоо ярих хэрэгтэй. 1815 онд Австрийн Вена хотод болсон хурлаар Оросын эзэнт гүрэн Австри-Унгар болон Пруссийн эзэнт улсууд буюу одоогийн германчууд нийлэн Holy Alliance буюу одоо холбоотнуудын ариун эвсэл гэчиг бол байгуулсан. За уг эвслийн зорилго нь Латин Америк дахь хувьсгалт бүгд найрамдах улсуудыг устгаж за оронд нь тэнд хаант засгуудыг бол сэргээх тийм зорилготой байсан.
За өөрөөр хэлбэл Европын эзэн хаад ноёдууд Атлантын далайг гатсаж өмнөд Америкт бол иргэн ирж магадгүй ийм бодит нөхцөл байдал үүсэж эхэлсэн. За 1820 оны үе гэхэд Америк нэгдсэн улс нь өөрөө хайрмын бултун хязгаарлагдмал жижиг хэмжээтэй. За Тэнгисийн флотын хүч маш султай. За эдийн засгийн хувьд дөнгөж тэрж байсан ийм байдалтай улс байсан. За аргачлалгүй 1776 онд тусгаар тогтносон гэхээр за Америк нэгдсэн улс байгуулагдаад бас 50 хүрэхгүй жил болж байсан. За иймээс Америк нэгдсэн улсад яг Европын супер гүрнүүдтэй тулалдах бодит потенциал бол байгаагүй. За гэхдээ тэд бас зүгээр суугаад байж болохгүй ийм цаг үе. За гэтэл энэ үеэр бас нэг хачирхалтай үйл явдал буюу өөр нэг улсын эрх ашиг энд хөндөгдөж эхэлсэн Британий эзэнт гүрний эрх ашиг байсан. За Британий эзэнт гүрэн бол Латин Америкийн улсуудыг тусгаар тогтносон хэвээр байлгахыг бол маш ихээр дэмжиж байсан. За учир нь Латин Америкийг Испани, Франц гэх мэт улсууд өөрсдийнх нь мэдэлд бол оролцох юм бол тэдгээр улсууд хүчрхэгчих болно. За иймээс бол британчууд хүсээгүй. За өрсөлдөгчөө хүчтэй болгохыг хүсээгүй гэж ойлгож болно. За ингээд Америк нэгдсэн улс болон Их Британий эрх ашигуд за энэхүү Латин Америкийн нөхцөл байдал дээр шууд нийлж эхэлсэн байдаг. За ингээд Америк нэгдсэн улс албан ёсоор бол мэдэгдэл гаргасан. За уг мэдэгдлийн гол санаа нь бол Европ төв бол эзэн хаадуудын эрх мэдлийн сүудэрт дарагдсан хуучин ертөнц. Харин Америк төв бол бүгд найрамдах улсуудаас бүрдсэн цоошин ертөнц гэж зарласан. За тэгэхээр Монро номлол нь бол дан ганц газар нутагтай холбоотой бус за мөн улс төрийн загварыгч давхар хүндсэн ийм номлол байв. За хуучин ертөнц буюу Европын тоглоомын дүрм шинэ ертөнцид үйлчлэх ёсгүй гэсэн үг. За үнэхээр ч тэд энэ номлолон ажил хэрэг болгохын төлөө бол тэмцэж эхэлсэн. За үнэхээр ч тухайн үедээ хүчрхэг байсан Европын их гүрнүүд дөнгөж тусгаар тогтноод 50 хүрэхтэй үгүйтэй жил болж байгаа Америк нэгдсэн улсын сүрдүүлгээс бол айх шалтгаан тэдэнд байгаагүй. За Испани улс тухайн үед бол Мексик, Венесуэл, Колумб, Перу дахь колониудаа бол алдаад байсан ч за испанчуудын дотор бол колониудаа буцааж эзлэх амбиц бол байсаар байсан. За яг энэ үед Америк нэгдсэн улсын Монро номлол анхны сонгодог байдлаараа бол ашиглагдсан байдаг. За Америк нэгдсэн улсын зүгээс Испани колониос салж тусгаар тогтнолоо зарласан өмнөд Америкийн улсуудын тусгаар тогтнолыг за Америкчууд бол шууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. За улмаар Америк нэгдсэн улсын зүгээс Европын хаант улсуудын дахин колоничлох гэсэн тэрхүү оролдлогуудыг шууд дайсагнагдсан үйлдэл гэж зарласан байдаг. За нэг ёсондоо бол Испани цэрэг хэрвээ хавдан ирвэл Америк нэгдсэн улс Испантай байлдана гэсэн үг. За ингээд Испани бол хөдөлж чадаагүй. Гэхдээ Испанчууд Америк нэгдсэн улсаас айсандаа хөдөлж чадаагүй гэж ойлгож болохгүй. За энд бол Британий эзэнт гүрэн Испани дахин колоничлын эсрэг байр суурьтай байсан учраас за Испанчууд хэрвээ Латин Америк руу цэргэн хөдөлгөх юм бол Британий Тэнгисийн флот Испани Тэнгисийн флотыг замдан бут цохих юм бодит аюул нүрдсэн. За иймээс аргагүй ирэхэд Испанчууд Латин Америк дахь геополитикийн тоглолтоос бол эргэлт босолтгүйгээр шахагдан гарсан байдаг. За үүний дараагаар нэлээд хэдэн жилийн дараа нэгэн алдартай үйл явдлын жишээ бас болсон. За 1862 онд Францын эзэн хаан 3 дугаар Наполеон Мексик улсыг бол Францад асар их өртөө бөгөөд өөрөө төд чадахгүй байна гэх шалтгаанаар Мексикт Францын цэргийн хүчийг оруулан за улмаар Австрийн Максимилианыг бол Мексикийн хаан болгож за Мексик бол ингээд богино хугацаанд хаант засагтай улс болж хувирсан. За энэ бол Европын хаант засаг Америк төвд шууд иргэн сэргсэн хамгийн том үйл явдал болсон. За Америк нэгдсэн улсын хувьд тухайн үедээ бол энэ асуудалд хөндлөнгөөс оролцож чадаагүй. За яагаад вэ гэвэл тэр үед бол Америк нэгдсэн улсын дотоодод за алдартай умард ба хойдороо хуваагдсан иргэний дайн бол эд өрнөж байсан. За иймээс Америк нэгдсэн улсын иргэний дайны завшааныг Франц улс бол маш соргогоор ашиглаж за Мексикийг эзлэн түрэмгийлсэн байдаг. Гэхдээ Америк нэгдсэн улсын иргэний дайн дууссан даруйд Америкчууд Францыг Монро номлолыг зөрчлөө хэмээн мэдэгдэж за Мексикийн бүгд найрамдах засаглалыг дэмжиж за Францад шууд цэргийн бодит дарамт үзүүлж эхэлсэн. За үүний улмаас Францчууд Америк нэгдсэн улстай дайдахыг хүсээгүй тул аргагүй ирэхэн цэргээ татаж за харин Мексикийн хаан болоод байсан Максимилиан бол баригдаж цаазлагдаж за Мексик эргээд бүгд найрамдах улс болсон түүхтэй. За тухайн цагаас хойш Европын их гүрнүүд Америк төвд хаант засаг нэвтрүүлэх оролдлогоо бол бүрэн мөсөн зогсоосон гэж хэлж болно. За Монро номлолын үр дүнд Америк нэгдсэн улс нь тэдгээр Латин Америкийн орнуудыг зөрүүлээд өөрсдийн колони бол болгож аваагүй. Гэхдээ Европын гүрнүүдийн Латин Америк дахь бүх нөлөөг бол байхгүй болгож чадсан. За ингэснээр Латин Америк нь Европын хамаарлаас бүр мөсөн салж харин айжмаар Америк нэгдсэн улсын нөлөөний бүс болж хувирсан. За Монро номлол бол ингээ маш
хүчтэй зөөлөн хүчний гадаад бодлохын хэрэглэгдэхүүн гэж бол нэг талаараа үзэж болох юм аа. За ийхүү Монро номлол анх бий болохдоо бол Америк ТV-г европчуудын эрх ашигаас салангад байлгах зорилготой байсан бол за 20 дугаар зуунд Монро номлолын утга агуулга бол үндсэндээ өөрчлөгдөж эхэлсэн. За энэ өөрчлөлтийг Америкийн нэгдсэн улсын алдарт ерөнхийлөгч Теодор Рузвельт бол хийсэн байдаг. За Теодор Рузвельт юу гэж үзсэн бэ гэвэл Латин Америкийн улс орнууд бол маш тогтворгүй бөгөөд за тэд ихээхэн хэмжээний өрөнд орох байдлаар Европын гүрнүүдийн хамаарлыг бол одоо улам нэмэгдүүлж байна. За иймээс Латин Америкийн улс орнууд бол одоо өөрсдөө өрийн замаар бол одоо Европ төвд үүд хаалгаа нээхээс өмнө Америкийн нэгдсэн улс энэ асуудалд бол одоо өрсөж оролцох ёстой гэж үзсэн. За Теодор Рузвельт маш товчхондоо бол Америкийн нэгдсэн улсын Америк ТV-ийн цагдаа гэх ойлголтыг бол тунхагласан юм аа. За учир нь Карибын болон Төв Америкийн орнууд тухайн үед бол Европын банкудад маш их хэмжээний өртөө болоод байсан. За Европын улсуудад тэднээс өрөө нэгэх нэрээр бол цэрэг оруулах магадaltaй болж эхэлсэн. За иймд одоо уг асуудалд Европыг оролцуулж байхын оронд Америкийн нэгдсэн улс тэдгээр Латин Америкийн улсуудын өр санхүүг бол одоо хянах ёстой гэж үзсэн. За учир нь Америкийн нэгдсэн улс тухайн үед бүс нутгийнхаа хамгийн давмгай гүрэн бол хэдийнэ болоод байсан цаг үе. За үүний нотолгоо гэвэл 1898 онд за Испани Америкийн дайн болсон бөгөөд уг дайнаар бол Америкийн нэгдсэн улс язгуурт байгуулж Куба, Порто Рико болон за бүр Аз ТV-ийн Филиппин хүртэл одоо Америкийн нэгдсэн улсын нөлөөний бүс болж хувирсан. За олон зуун жил дэлхийн тэргүүлэгч гүрний нэг байж за дэлхийд даяар колоничлын бодлого хэрэгжүүлж явсан Испани гэх энэ агуу гүрнийг Америкийн нэгдсэн улс нь ядснаар за Америкийн нэгдсэн улс нь анх удаа өөрийгөө жинхэнэ утгаараа их гүрэн гэж үзэж эхэлсэн. За иймээс тэд бүс нутагтаа буюу өөрийн нөлөөний Америк ТV-тэй геополитикийн тоглолт явуулах бүрэн эрхтэй төдийгүй за бүрэн чадамжтай гэж бол өөрсдийгөө үзэж эхэлсэн байдаг. За ингээд 1905 онд Европын банкудад асар их өрөнд ороод байсан Доминикан улсад бол Америкийн нэгдсэн улсын цэрэг орж ирэн за бүхий л гайлын орлогыг нь шууд Америкийн хяналтанд авч за улмаар Европын банкудад байсан бүх хөрийг нь за Америкийн нэгдсэн улс бол тэдний өмнөөс өөрсдөө төлөж за өрнөөс нь гаргасан байдаг. Гэхдээ Доминикан улс одоо өөрсдөө санхүүгээ удирдах чадахгүй байна гэж үзсэн тул за санхүүгийн эрх мэдлийг нь ч мөн Америкийн нэгдсэн улс давхар өөрсдөндөө шилжүүлсэн. За үүний дараагаар 1915 онд Гаити улсад бол маш их дотоодын бослого дэгдэж тогтворгүй байдал бол ноёлж эхэлсэн. За энэхүү тогтворгүй байдлыг ашиглаж Франц болон Герман улсууд за Гаитид нөлөөгөө тогтоох одоо ийм сонирхолтой байгаа нь ажиглагдсан. За гэвч энэ нь Монро номлолд сөргөөцөлдөж байсан тул Америкийн нэгдсэн улс одоо өрсөн цэргээ оруулж Гаитигийн одоо үндсэн хуулийг бол өөрчлөх замаар санхүү болон гайлын салбарыг бол Америкийн нэгдсэн улсын хяналтанд бол бүрэн авсан. За мөн 1909 онд Никарагуа улсын нөхцөл байдал бол одоо тогтворгүй болж эхэлсэн тул за Америкийн нэгдсэн улс байртааны усан онгоцнуудаа бол далайн иргэдэнд тулгаж байршуулж байгаад Америкийн нэгдсэн улсад илүү ашигтай засгийн газрыг бол тэнцээ шинээр байгуулсан. За Америкийн нэгдсэн улсын дэмжсэн тэрхүү засгийн газар нь хожим Америкийн нэгдсэн улсын дэмжлэгийг буруугаар ашиглаж Сомоза хэмээх одоо дарангуулагч гарч ирж өөрийн дэглэмийг тогтоож байсан түүхтэй. За мөн Панамын сувг гэж бас байгаа автортай. За Панамын сувг бол Америкийн нэгдсэн улсын стратегийн хамгийн оргил кейс гэж хэлж болно. За уг үйл явдал нь Америкийн нэгдсэн улсыг одоо ямар ч маргаангүйгээр бүс нутгийн ноёрхогч улс хэдийнэ болсон гэдгийн одоо хамгийн тод жишээ бүхий үйл явдал юм. За Панамын сувг нь ухтаа бол одоо Колумбийн захиргаанд Колумбийн газар нутгийн одоо харьяанд байсан Панам гэж улс байгаагүй Колумб гэдэг улсад одоо бүх зүйл байсан гэсэн үг. За улмаар Америкийн нэгдсэн улс 1903 онд тус сувгийг барих эрхийг Колумбоос одоо авахыг хүссэн ч Колумб улс бол аль бие ёсоор татгалцсан хариу өгсөн. За иймээс тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Теодор Рузвельт за Панамын нутагт тусгаар тогтнолын хөдөлгөөнд бол санхүүжилт олгосноор 11-р сард Панам даяар эсэргүүцлийн жагсаал бодж эхэлсэн. За үүний хариуд Колумбийн цэргүүд Панам руу явсан боловч за замд нь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флот Колумбийн цэргийн хүчийг бүхэлдэнд саатуулснаар Колумбийн цэрэг бол Панам руу нэвтэрч чадахгүй ийм байдалд хүрсэн. За ингээд колумбчууд цэргээ оруулж чадахгүй байсаар 3 хоногийн дотор Панам гэх улс одоо шинээр тусгаар тогтнолоо зарлаж за тухайн зарласан өдөрт нь Америкийн нэгдсэн улс Панамын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. За ингээд харахаар Панам улс бол Америкийн нэгдсэн улсын цэргийн дарамтаар бий болсон улс гэдэг нь харагддаг. За ийхүү Америкийн нэгдсэн улс нь одоо Панамын сувгийг байгуулах бүх боломжийг бол өөртөө авсан. За гэхдээ одоо уг Панамын сувгийн гэрээний аль ч шатанд Панам улс ерөөсөө оролцоогүй бөгөөд Панамчууд өөрсдийнх нь газар нутгаар дайруулан байгуулсан одоо энэхүү сувгийг бол
одоо хянах ямар ч бодлого хэрэгжүүлэх юм боломжгүй. За харин бэлэгдлийн чанартайгаар багахан төлбөр одоо Америк нэгдсэн улс одоо өгөх ийм одоо зөвшөөрөл олгосон байдаг. За улмаар цаг хугацаа өрнөсөөр хүйтэн дайны 90 үе бол эхэлсэн. За хүйтэн дайны 90 үе гэхэд одоо Монро номлолын анхны бодит аюул болох Европын хаант гүрнүүд бол одоо бүрэн байхгүй бол за харин оронд нь бол зөвлөлт холбоот улс хэмээх коммунист аюул бол гарч ирсэн. За үүнийгээ дагаад Монро номлолч мөн өөрчлөгдөж Латин Америкийг коммунизм, социализмаас хамгаалахад бол чиглэж эхэлсэн. За хаант засгийн эсрэг байснаа коммунизмын эсрэг бол болж хувирсан гэсэн үг. За гэтэл 1959 онд Кубын хувьсгал ялалтанд хүрч за Фидель Кастрогийн одоо төрийн эрх мэдлийг бол авсан. За мэдээж хэрэг уг үйл явдалд зөвлөлт холбоот улс маш их цэрэг болон зэвсэг эдийн засгийн дэмжлэгийг бол үзүүлсэн тодорхой. За улмаар 1962 онд зөвлөлт холбоот улс Кубад цөмийн пуужингуудаа байршуулж за Америк нэгдсэн улсад ноцтой аюул учруулж эхэлсэн. За зөвлөлтийн уг үйлдэл нь Монро номлолын улаан шугамыг бол хангалттай давсан ийм үйлдэл болсон. За Америк нэгдсэн улсын зүгээс Америк төвд Америк нэгдсэн улсаас өөрөө цөмийн зэвсэгтэй улс байх ёсгүй гэж үзэж за Кубын эргийг бол тухайн үед одоо бүхэлдэн Тэнгисийн флотын бүсэлтэнд оруулсан. За тэр үед жаахан эвгүй үйлдэл гаргаж за аль нэг улс төрүүлж буруу хөдөлсөн бол цөмийн дайн тэгдэж за хүн төрлөختөн оршихуу, эс оршихуу гэдгийн зааг дээр бол тулж ирэх байсан. За тэгвэл одоо үүнтэй зэрэгцээд Латин Америкийн Гватемала улсад бас нэгэн маргаантай үйл явдал 1954 онд болсон. За ерөнхийлөгч Хахаба Арбенс за төрийн эрхийг барьж байсан бөгөөд Америк нэгдсэн улсын засгийн газраас түүнийг зөвлөлтийн нөлөөний хүн хэмээн үзэж CIA-ийн зүгээс одоо төрийн эргэлтийг зохион байгуулж бол түүнийг огцруулсан байдаг. За энэ мэтээр 1970 оны Чилийн төрийн эргэлт 1980 оны Никарагуагийн төрийн эргэлт гэх мэтээр за зөвлөлт холбоот улсын коммунизмыг дэмжсэн гэх шалтгаантай төрийн эргэлтүүд бол Латин Америкийн орнуудад маш олон болсон. За эдгээр нь бүгд мэдээж хэрэг Монро номлолын хүрээнд хийгдсэн арга хэмжээнүүд гэж бол ойлгож болно. Харин 21-р зууны хамгийн алдартай жишээ гэвэл Орос болон Хятадын нөлөө Венесуэл улсад нэмэгдсэн учраас за Венесуэлийн ерөнхийлөгчийг хулгайлсан эсвэл одоо барьсан гэх энэ явдал юм. За ер нь бол Монро номлол Европын эзэнт гүрнүүдийн 90 үе дуусахтай хамт бол дуусаагүй. За мөн хүйтэн дайн дуусах үед ч бол дагаад дуусаагүй. Одоо хүртэл Монро номлол бол одоо үргэлжлэн хэрэгжсээр байгаагийн хамгийн тод жишээ бол Мадуро баригдсан явдал гэж ойлгож болно. За ер нь Монро номлол гэдэг нь ингэхээр Америк ТV-ийн одоо хувьд заяаг бүхэл бүтэн 200-ны туршид тодорхойлсоор ирсэн геополитикийн суурь логик зарчим юм а. За уг номлол нь Америк нэгдсэн улсыг бүс нутгийн ноёрхогч гүрэн болох замын үзэл санааны хамгийн гол үндэс болсон ийм номлол. За эхэндээ Монро номлол бол хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байсан бол 20 дугаар зуунд харин Америк ТV-ийн цагдаагийн онцгой эрх болж хувирсан. За Америк нэгдсэн улс нь Латин Америкийн улс орнуудын тогтворгүй байдал, өрийн хямрал, дотоод зөрчлүүдийг Европын улсуудын хөндлөнгийн одоо оролцох шалтгаан гэж бол шууд харсан. За мөн хожим хүйтэн дайны он жилүүдэд ч гэсэн түрүү хэлсэнчлэн коммунизмын аюулыг сөрөхийн тулд Монро номлолын одоо философид өөрчлөлт орсон. За үзэл суртал, үзэл санаа гэдэг бол мэдээч хэрэг цэрэг зэвсэгтэй одоо энд тэнцүү бодит аюулд бол тооцогдож Латин Америкт гарсан альва зүүн жигүүрийн хөдөлгөөнүүдийг Монро номлолыг одоо зөрчсөн гэж тооцох болжээ. За Монро номлолын түүх гэдэг бол Америк нэгдсэн улс хэмээх их гүрний гадаад бодлогын одоо суурь зарчмын логик түүх юм. За их гүрнүүд өөрсдийн нөлөөний бүсүүдээ одоо хэрхэн үүсгэж түүнийг хэрхэн хамгаалan хадгалдгийг харуулсан ийм бодит кейс гэж та бүхэн ойлгож болно. За ингээд өнөөдрийн дугаар маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. За энэ түрээд дуусч байгаа болохоор дараагийн дугаараар дахин уулзалтаа түр баяртай.